Hey, welcome to Hati Fantasy Podcast. За манайха юу байцгаана? Энэ 7 өдрийн хувьд манайд бас нэлээд олон зүйлүүд болж өнгөрлөө. Би өөрөөс 26 дугаар оны Баянзүр дүүргийн 26 дугаар оны иргэний хуваар карантинлэгдлээ те. Тэгээд манайхан бас нэлээд тийм шовдрлагдсан хороо боллоо. Тухайн үед бас нэлээд олон хар бараа мэдээл гарлаа. Тэгээд ер нь нийгэм бас нэлээд одоо стресстэй, уур хуцаартай байна. За тэгээд бүгдээрээ мэдээж энэхүү одоо хүнд хэцүү стресстэй цагт бол дуртай юмаа үзэж, дуртай юмаа хийж те ингэж одоо өөрийгөө тайвшруулах амьдралын одоо эрч хүчээ нөхөх ийм одоо хэрэгтэй байдаг мэдээж. За тэгээд бидний хувьд бол мэдээж NBA те спорт, фэнтези байдаг байгаа. За тэгээд бүгдээрээ бас хоромхон зурчихсан те. Эннээсээ бас ад жаргал аваад дуртай юмаа хийгээд дуртай юмаа тоглоод те дуртай юмаа үзээд явах нь бас нэлээд хэрэгтэй байхаа гэж бодож байна. За мэдээж энэ 7 хоногийн дугаар бол маш олон мэдээллүүдийг бас бэлтгэсэн байгаа. За тэгээд эх 7 хоногийн хуваарууд бас мэдээж ярина. Тэгээд плей-офф нэлээд төгсөж байна. Фэнтезигийн хувьд улирал бас нэлээд шовтрох тийшээ хандж байна. Тэгээд фэнтези уламжлалтай ширүүн өрсөлдөөнтэй болж байна. За тэгээд бүгдээрээ шууд фэнтезигийнхаа дугаарлага орё. За мэдээж одоо 3 сарын 25 төгсөж байна. Мэдээж 3 сарын 25 гэдэг бол солилцооны цаг хаагдах өдөр байгаа. За тэгээд энэ одоо солилцооны цаг хаагдах те энэ үеэр бол ер нь одоо мэрэгчлүүдийн харж байгаагаар тийм ч их одоо том солилцоонууд ч юм уу олон солилцоонууд болохгүй гэсэн ийм одоо хандлагатай байгаа юм байна лээ. Тэгэхээр одоо нэг их юм хүлээгээд ер нь баг хэрэггүй юм байна гэж ер нь жоохон тийм нөгөө expectation-ээ жоохон доогоор тавьсан бол зүгээр байх гэж хувьдаа бодож байна. За энэ 7 хоногийн хувьд бол нэг хэд хэдэн бас солилцоо болсон байгаа. За мэдээж хамгийн том нь бол Houston Rockets баг PG Tucker-ыг Rodion Kurucs болон Bucks-ийн 2022 оны 1-р тойргийн эрхийг нь буцаад Milwaukee руу өгөөд харин Milwaukee болохоор PG Tucker-ыг авахын тулд DJ Augustin, DJ Wilson 2023 оны unprotected 1-р тойргийн эрхийг гэд өгсөн байгаа. За тэгээд энэхүү одоо Bucks-ийн өгсөн тэр 2023 оны баталгаатай биш 1-р тойргийн эрх нь болохоор хэрвээ Bucks 1-9-ээр сонгож чадахгүй байх юм бол 2-р тойргийн эрхийг мөн нэмж аавна гэсэн ийм одоо тохиротой ийм одоо солилцоо болсон байгаа. За тэгээд мөн үүнээс гадна Milwaukee одоо цалингийн цэс юм уу ростер судлахын тулд Torrey Craig-ийг Phoenix Suns руу бас солисон байгаа. За энэ солилцоо бол маш ер нь би бол удаад маш том солилцоо гэж харж байгаа. PG Tucker гэдэг нэг хүмүүс ер нь их ярихгүй байна. Гэхдээ энэ бол маш том нэр биш ч гэсэн ер нь маш том үр нөлөөтэй ийм одоо солилцоо болчихоо гэж одоо бодож байна. Учир нь хэм бол мэдээж PG Tucker-ыг бол бүгдээр мэдж байгаа те. Ямар сайн хамгаалагч вэ? 1-5 дугаар 5 байралд бол хамгаалдаг тийм ээ. Тэгээд энэ баг ер нь одоо ганц багийн эсрэг нь бэлтэж байгаа. Тэр нь бол мэдээж Brooklyn Nets байгаа те. Тэгэхээр Brooklyn Nets ер нь бол Brooklyn Nets-ийн одоо нэг killer 5 те одоо юу гэдэг хамгийн одоо шилдэг хамгийн лаг тоглолтоо үзүүлэх 5 нь бол мэдээж small 5 байгаа. Тийм учраас тухайн small 5 дээр бэлдсэн хүнийгээ ер нь PG Tucker гэж авчирсан нь ер нь бол маш зөв солилцоо болчихоо гэж харж байна. Тэгээд плей-оффт бол одоо Giannis 5 дээр PG Tucker 4 дээр те. Тэгээд 3 дээр Chris Middleton, тэгээд Donte DiVincenzo, тэгээд Drew Holiday гэхээр үнэхээр сайн хамгаалттай гоё баг гарч ирж байгаа байхгүй. Тэгээд мэдээж PG Tucker-ийн довтлоонд бол нэг сайн биш ч гэсэн одоо хоёр жавжнаас бол сайн шиддэг тийм ээ. Тэгэхээр яг стат харах юм бол Giannis-ийн багийн андууд Giannis-тай тоглодгүй үед ингээд харьцуулахаар жавжнаас бол хамаагүй илүү сайн шиддэг байгаа. Тэгэхээр Giannis-ийн хувьд бол нөгөө сайн плеймейкер тамирчин учраас ялангуяа ингэж нөгөө өөрөө ороод те жавж руугаа шеэрлдэг энэ одоо бөмбөгд бол маш их гарч ирдэг. Тийм учраас PG Tucker-ийн хувьд бол маш үр нөлөөтэй. Тэгээд 3-аас сул шидсэн ийм одоо тоглолтыг үзүүлнэ гэж харж байгаа. Тэгээд ер нь бас нэг том домино эффект явагдсан байж магадгүй ийм одоо
солилцоо бол болчлоо гэж харж байна. Тэгээд энэ бол мэдээж Bucks-ийн хувьд бол үнэхээр ашигтай солилцоо. Бараг л үнгүү бижи тактик бол авчихсан гэсэн үг те. За мэдээж одоо яг DJ August нь бол гоё тоглож байсан. Тэгээд DJ August нэгтэй Milwaukee бас гоё зөгцөхгүй байсан. Тэгээд Torrey Craig-ийг ч ашиглахгүй байсан. Тэгээд нэг ашиглахгүй хүмүүсээ явуулаад маш сайн үүргийн ийм одоо тоглож авчиж байгаа нь ер нь бол плей-офф төр нь нэлээд хүчтэй өрсөлдөө үзүүлнэ гэсэн ийм одоо бодолтой байна. За мэдээж яг тоглолтын хувьд NBA-ийн нөхцөл байдлын хувьд бол нэг иймэрдүү байна. Харин фэнтези дээр бол мэдээж PG Tucker бол нэг тийм одоо бүр deep league биш бол те нэг одоо зорж авахаар ийм одоо фэнтези тоглолч бол биш л те. Tucker-ийн хувьд бол тэгээд Tucker бол нэг 10-аас доош ног тэгээд нэг 4-5 самбар тэгээд нэг стил нэг блок ч юм уу тэгээд нэг удаа 3-аа шиддэг ч юм уу ийм одоо статыг бол үзүүлээд явах байх. Тэгэхээр энэ стат бол үнэхээр бага стат байхгүй юу? Үнэхээр deep league биш бол те. Тэгэхээр PG Tucker бол нэг тийм фэнтезид үр нөлөөтэй байх тоглогч бол биш ээ гэж би бол хэлмээр байна. Харин фэнтезид муу үр нөлөө үзүүлэх нь болохоор мэдээж Bobby Portis-ийн value бол нэлээд модно гэж одоо харж байгаа. Яг гэх юм бол PG Tucker бол түүний минутыг бол авна. Тэгээд мэдээж мөн Brook Lopez бас value нь жоохон буурах байх гэж хувьдаа харж байна. Тэгээд энэ хоёр тоглолчийн ер нь value бас нэлээд буурна гэж бодож байна. За харин Houston-д очиод одоо DJ August нь бол мэдээж сэлгээний бол үнэхээр гоё холбогч. Би бас нэлээд дуртай холбогч. Тэгэхээр DJ August-ын бол нэлээд тоглох бах. Тэгэхээр Wall-ийн те юу гэдэг Oladipo-гийн ялангуяа Kevin Porter Jr-ийн те бас value бол баг зэрэг буулгах байх гэж бодож байна. Гэхдээ нэг тэгж одоо сүртэй нөлөө бол үзүүлэхгүй хаа. Фэнтезигийн хувьд ер нь нэг иймэрдүү байна. За дараагийн солилцоо нь болохоор Oklahoma City Thunder баг Trevor Ariza-га Miami Heat баг руу явуулж оронд нь Meyers Leonard болон 2027 оны 2 дугаар тойргийн эрхийг авсан байгаа. За Meyers Leonard-ийн хувьд бол Oklahoma-д үлдэхгүй гэжсэн баха. Ер нь чөлөөт агент гэрээгээ бодолдож аваад чөлөөт агент болчих واخ гэж харж байна. Тэгээд яг Meyers Leonard-ийн хувьд бол сая нөгөө нэг үндэстэн гос нэг доромж үг хэлсэн те. Тэр одоо балгаасаа болоод гэх юм уу? Түүнээсээ болоод бас нэлээд асуудалтай байна те. Тэгээд одоо NBA-гийн баг бас түүнийг авах нь үгүй юу гэдэг бол нэлээд эргэлзээтэй болчлоо. Тэгээд өөрөө бас хувьдаа гэмтэлтэй байгаа санагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ үйлрэл Meyers дээр дахиж ирэхгүй баха гэж бодож байна. За Trevor Ariza бол Miami-д очсон. Маш гостой гоё солилцоо болсон байгаа. Яг хуу PG Tucker шиг юм үр нөлөөтэй байж арай чадахгүй баг. Гэхдээ Ariza-г авдаг бол бас л зөвүүн Pat Riley-гийн бас нэг зөвүүн үйл гарч уу гэж харагдаж байна. Тэгээд мэдээж одоо нөгөө бас л одоо Brooklyn-тэй тоглохгүй бэлдээд байгаа багууд мөн одоо Miami-дсэн Brooklyn-тэй тоглоход Ariza-гийн хамгаалалт, Ariza-гийн experience-тэй туршлага хэрэгтэй учраас түүнийг авсан баг. Тэгээд Ariza бол үнэхээр гоё тоглогчтой. Хамгаалдаг, гураа шиддэг, багт ер нь дандаа тийм хэрэгтэй хар ажлуудыг бас хийдэг те. Тэгэхээр яг NBA багийн хувьд бол үнэхээр гоё сонголт болтлоо гэж хувьдаа бодож байна. Тэгээд мэдээж Jimmy Butler-ийн тэр одоо нөгөө хамгаалтын тэр presence-с бас жоохон хуваалцсан те. Тэгэхээр Miami бас л хүчтэй. Ер нь одоо плей-офф тааруулаад бас л айлхаар ийм одоо баг болж байна. За фэнтезигийн хувьд бол яг Trevor Ariza мөн одоо PG Tucker шиг нэг тэгж одоо үр нөлөөтэй байгаад фэнтезид авахар стат үзүүлэх хэмжээний биш гэж удаа бодож байна. Гэхдээ одоо түүнийгээс хэдэн минут ашиглах вэ гэдэг бас нэлээд сонирхолтой байна. Тэгээд түүний байран дээр бас нэлээд олон тоглогч байгаа те. Иги байгаа, мэдээж Butler байгаа гэдэг ч юм уу. Ер нь одоо бас нэг тийм их минутаас тоглохгүй байх. Ялангуяа үлээл бол. Тийм учраас фэнтезид нэг тийм үр нөлөөтэй байгаад бас чадахгүй хаа гэж бодож байна. За энэ бол мэдээж яг Игийн одоо фэнтези вайланд нас нэлээд бас сөргөөр нөлөөлөх хаа гэж бодож байна. За солилцоо нэмээ ер нь нэг юм бэрдүүлээ. 2 л солилцоо болсон байгаа. За дараагийн нэг мэдээ нь болохоор өнөөдрийн нэг маш том мэдээ байна. Энэ үнэхээр харамсалтай. LeBron James-ийн хувьд баруун шагаага гэмтээснээр тодорхой хугацаагаар тоглохгүй гэсэн юм одоо мэдээлэл авсан байгаа. За тэгээ бүгдээрээ та бүхэнд үзсэн баг те. Solomon Hill хөлөр нь маш эвгүй ингээд хөшөөд орж ирсэн байгаа. Тэгээд ер нь тим гэмтлүүд бас нэлээд бас
хурдан идэх тал бол байдаггүй юм да. Ер нь бол нэлээд удаж магадгүй гэж бодоод байна. Магадгүй энэ одоо зарим одоо хүмүүсийн хэлж байгааг болохоор 4-7 хоног те нэг сар тоолохгүй гэж магадгүй гэсэн юм одоо мэдээллийг өгөөд байна. Тэгэхээр үнэхээр харамсалтай. Леброны хувьд бол лигийг MVP-гийн ладерт бол нэгт явж байсан те. Тэгээд энэ жил үнэхээр онцгой байсан. Ер нь тэгээд би өмнөх өчигдөр Леброны тухай нэг пост оруулсан те. Тэн дээр нөгөө Defensive Player of the Year яагаад авч болохгүй гэдгийг бас тайлбарласан байгаа. Тэр нь болохоор LeBron одоогоор defensive rating болон defensive win shares гэдэг одоо хамгаалтын хоёр одоо advanced stat дээр тэргүүлж байгаа лигийг. Rudy Gobert биш, Ben Simmons биш, тэ LeBron тэргүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш том одоо стат байсан. Нэг хүмүүсийн анзаараад байдаггүй стат. Тэгэхээр LeBron энэ жил ямар их одоо энергийг хамгаалтанд зарцуулж байгаа. Дээрэс нь одоо товтлоонд бол тэгж муудаг байгаа тий. Тэгэхээр үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлжсэн. Тэгээд тэр бол үнэхээр MVP-гийн одоо цомыг бол авахыг үнэхээр их хүсэж исэн ингээ харагдаж байгаа. Тэгээд энэ хүү гэмтэл бас нэлээд тэгж хойш нь татгаар болчлоо гэж харагдаж байна. Тэгээд ямар нэгэн одоо асуудал бол бити байгаасай. Тэгээд урьдсан дүнгээр болохоор X-ray харуулсан чи ямар нэгэн тийм ноцтой юм бол байхгүй гэсэн юм одоо хариу ирсэн байгаа. Тэгээд багийнхантайгаа одоо маргааш тоглох Phoenix-тэй их тоглолтод цуг явсан гэсэн юм одоо мэдээл байл. Тэгэхээр магадгүй бас гайгүй жиж магадгүй те. Тэгээд LeBron ч ямар төмөр хүн бэлээ. Гайгүй угаасаа гэж үнэхээр найдаж байна. Үнэхээр залбирч байна. Тэгээд түүний хувьд бас хурдан ирээд одоо MP цомоо аваа те. Цаашаага аврагын төлөө дарилтаас хүчтэй хийгээсэй гэж үнэхээр найдаж байна. За LeBron-ыг одоо тодорхой хугацаанд мэдээж байхгүй байна. Тийм учраас энэ үед бол фэнтези value өсөж байгаа тамирчид үнэхээр их байгаа. Ер нь бол ихэнх тамирчдын фэнтези value өсөж байгаа. Мэдээж LeBron, AD гэдэг хоёр одоо ийм том нэр байхгүй те. Ялангуяа LeBron шиг ийм боол хог тоглож байхгүй нь одоо Dennis Schroeder-ийн фэнтези value үнэхээр их өсгөн. Тэгээд мэдээж Kyle Kuzma, THT те. Мэдээж KCP, Wes Matthews, Markieff, Harrell гэдэг бүх тоглогчдын стат бол баг өснө гэж харж байна. Ялангуяа би Dennis Schroeder-т одоо нэлийн том ачаас ирчлээ гэж харж байна. Тэгэхээр Dennis Schroeder мөн Kyle Kuzma, Selgenes бол THT нэлээх минут тоглоно. Harrell тоглоно. Энэ дөрвийн ялангуяа тэг мөн Markieff энэ тавын ялангуяа fantasy value нэлээ өсчлөө гэж харж байна. Тэгэхээр та бүхэн бас 2 дугаар хэсгээр ярина. Тэгээд эх 7 хоногт бас Lakers-ийн тоглолтыг бас авах юм бол нэлээ ашигтай ийм одоо хуваар байгаа. Тийм учраас THT ч юм уу, Markieff ч юм уу те эдгээр тоглолттой та хогдорч байх юм бол аваарай гэж одоо зөвлөж байна. За дараагийн мэдээлэл болохоор Sacramento Kings багийн хүчний зовтлагч Marvin Bagley-гийн хувьд болохоор зүүн гарныхаа ясыг цугласан байгаа. За энэ нь болохоор 4-р зэргийн цууралт гэдэг ийм одоо хонш гарсан байна. За тэгээд түүний хувьд болохоор яг хагалгаа бол яг нэг хийлэх хэрэггүй гэсэн юм одоо мэдээ бол байна. Тэгэхээр хагалгаа хийлэхгүйгээр өөрөөр нь идгэнэ гэсэн юм одоо эмчилгээ хийлэх юм байна. За тэгээд түүний хувьд бүтэн эрүүл болоод талбайдаа иргэн эртэл багада 1 сар буюу 4-7 хоног үнжин гэсэн юм одоо мэдээлэл гарсан байгаа. За тэгээд харамсалтай. Marvin Bagley бол ер нь гэхдээ яг нь бол аим потенциалтай тоглогч. Тэгээд гэмтлээс алдаггүй бас жоохон шилэн тоглогч юм байна. Тэгээд харамсалтай байна. Тэгээд түүнийг эзэмшиж байгаа менежүүд байх юм бол тэ хэрвээ инжир лист байхгүй бол тэ та бүхэн түүнийг хаяад өөр хүн авцсан дээрээ гэж хэлмээр байна. Маш харамсалтай Marvin Bagley. Тэгээд ер нь ч тэгээд нэг сайн тоглож байгаагүй энэ үйл. Тэгээд дасгалжуулагчтайгаас жоохон асуудалтай байна. Багтаагаас жоохон асуудалтай байх шиг байна те. Тэгээд ер нь яг Marvin Bagley бас удахгүй Sacramento-гоос явж магадгүй юм одоо бас шинжтэй болоод ирчүү гэж харагдаж байна. За мэдээж Marvin Bagley-гийн эзгүүд бол хамгийн их вайлын өсөж тоглож бол Tyrese Halliburton байгаа. За Tyrese Halliburton бол бүгдээр мэдж байгаа. Энэ үеийн бас үнэхээр онцгой rookie нэрийн нэг те. Үнэхээр сайн тоглогч. Үнэхээр хий багтай яг тийм 30 гарцсан тоглогчийн тоглолдог. Тэгээд их сонин шиддэг мөртлөө тэр нь байнга ордог тийм ер нь маш гоё тоглолт. Би мэдээж яг энэ жилийн rookie нэрээс Lamelo бол онцгой байгаа. Гэхдээ би бол хувьдаа бол Tyrese Halliburton-ы тоглолт нь үнэхээр дуртай болоод байгаа. Үнэхээр гоё тоглогч байгаа. Marvin Bagley гинцэнээс хойшлохоор Tyrese Halliburton гараанд гарч байгаа тий. Тэгэхээр Fox, Halliburton, Barnes, Buddy Hield,
Холмс гэдэг энэ тав гарч байгаа. Тэгэхээр Халибертны минутууд нэлээд өснө гэж харагдаж байна. За мөн Харрисон Барнсын value ер нь бас баг зэрэг өснө гэж харж байгаа. За мөн сэлгэнээс Хасан Вайтсайдны бас минут бас баг зэрэг өсөөд бас фантазид бас нэлээд хэрэгтэй тоглож болж магадгүй байх гэж хувьдаа бодож байна. Гэхдээ яг хуу баглыг гинцнээс хойш нэг тэг сайн тоглосон байгаагүй. Гэхдээ нэг 20 минутыг бас талбайд гараад тах шиг байсан шүү. Тэгэхээр та бүхэн бас эдгээр тоглогчдыг бас анзаарж хагаад бол бас дажгүй стат өгж магадгүй гэж бодож байна. За дараагийн нэг мэдээлэл болохоор миний одоо улирал эхлэхэд те одоо сонсдог байсан сонсогч нар маань бүгдээрээ мэдж байгаа бах. Оксигийн Darius Bazley би бол маш их ярьж ирсэн те. Энэ үйлдэл бол үнэхээр цоорно. Та фантазид авсан бол хулгай болно гэдэг ийм одоо жагсаалтанд хүртэл ярьж ирсэн. Тэгээд үнэхээр харамсалтай түүний хувьд бас зүүн мөрний гимтлээсээ шалтгаалаад All-Star break-ийн дараанаас хойш тоглоогүйсэн те. Тэгээд ер нь day to day гэдэг ийм одоо онштой те. Өдрөөс өдөрт эргэж ирнэ ер нь удахгүй гэдсэн бол сүүлд асан мэдээлэлэр болохоор week to week буюу одоо 7-7 хоног ингэж ажиглаж агаад түүнийг одоо тоолох өгөөг нь хизээ шийднэ гэсэн ийм одоо мэдээлэл гарсан байгаа. За тэгэхээр багадаа 7 хоног те. Тэгэхээр 7-7 хоног гэдэг бол ер нь бол нэлээд бас ноцтой байс гэмтлэж магадгүй байна. Тэгэхээр нэг багадаа 2-7 хоног ч юм уу 3-7 хоног бас нэлээд өнчих юм байна гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрч болохоор байна. За тэгээд Безлиг бол үнэхээр потенциалтай тоглогч л доо. Тэгээд энэ багийн ирээдүйн ер нь бол одно гэж би өвдө бодож байгаа. Шэгэл Александртай цуг. Тэм учраас энэ жил би бол үнэхээр их найдажсэн. Бүх фантази дээр түүнийг авсан байсан. За тэгээ одоо бол түүнийг бол хадгалах ч юм уу шаардлага өндөө байхгүй. Тэгээд түүнийг хаяад өөр хүн авсан дээр тэгээд байсан гэсэн энэ жил үнэхээр муу тоглож байсан. Ер нь сэтгэлд уржсэн тоглолт гэж ер нь баг санахгүй байна. Их цөөхөн. Тэгээд товтлогооны өв их муу байсан. Ер нь жоох асуудалтай байсан энэ үйлрэл бол. Тэгээд тэгтээ яг хөө мэдээж энэ бол маш потенциалтай тоглогч. Ирэх үйлрэл бол нэлээд сайн үзэх бах. Тэгээд ирэх үйлрэл би бас фантази тоглохтой бол түүнийг бас авна гэж бодож байна. За тэгээд би ер нь гэхдээ нэг юм сайн болтон ч юм уу те. Нэг юм тоочролцсон үнэ бол ер нь бол эцсийн хүртэл явдаг байгаа. Тэгэхээр Darius Bazley бол ер нь бол ирээдүйд юм дуулахаар ийм одоо залуу байгаа шүү. За мэдээж Bazley байхгүй үед бол Алексей Боксевский гэдэг залуу ганд гарч байгаа. Тэгээд маш их минут тоглож байгаа. Маш өндөр, тэгээд маш туранхай нэг ийм залуу байгаа. Тэгээд ер нь яхад ажгүй стат үзүүлээдсэн нэг тоглолтод бүр нэлээд их сайн тоглолцсон байсан. За тэгээд түүнийг бас фантазид бас авбал бас дажгүй сонголтоос болж магадгүй гэж удаа харж байна. Мэдээж 14 болон түүнээс дээш хүнтэй лигүүдэд. За мөн Азер Робигийн минут фантази value бас нэлээд өсөж байгаа. За тэгээд Роби бас нэлээд бас дажгүй сайн тоглож байгаа. Тэгэхээр Робиг бас ажиллаж байгаад авахд бол буруудахгүй гэж хэлмээр байна. За энэ хоёрын ер нь фантази value ер нь хамгийн их өсгөр харагдаж байна. За эхний хэсгээр бэлдсэн мэдээллүүд маань ер нь иймэрдүү байлаа. Аль болох хэрэгтэй мэдээллүүдийг бас түүж авахыг хичээдэг байгаа. За тэгээд фантазид илүү хэрэг болохоор те ийм одоо мэдээллүүдийг хүргэдэг байгаа. За тэгээд шууд эх 7 хоногийн фантази таамаглал прогноз руу орё. За эх 7 хоног бол мэдээж NBA-гийн фантазигийн хувьд бол week 13 буюу 13 дугаар 7 хоног эхлэх гэж байна. За тэгээд 13 дугаар 7 хоногт бол 18 баг 4 тоглолтын хуваартай, 12 баг 3 тоглолтын хуваартай ийм одоо ер нь нэлээд бас тэнцүү хуваарлалтай ийм нэг 7 хоног болж өнгөрөхнэ. За уг 7 хоногийн хувьд болохоор хэд өдөр хэдэн тоглолттой хуваарийг харах юм бол 1-р өдөр 8, 2-р өдөр 6, 3-р өдөр 11, 4-р өдөр 5, 5-р өдөр 11, 6-р өдөр 9, 7-р өдөр 4 тоглолттой гэсэн ийм одоо хуваар байгаа байна. Тэгэхээр 3-р болон 5-р өдөр бол 11 тоглолтод бол маш олон тоглолттой юм байна. За тэгэхээр мөн 1-р өдөртэй мөн 5-р өдөр хагасаа өдөр ингээ олон тоглолтуудтай юм байна. За 3 тоглолттой 12 багийг танилцуулж гэж бодож байна. За уг 12 баг нь Brooklyn Nets, Chicago Bulls, Dallas, Detroit, Golden State, Indiana, Miami, Pelicans, New York, Thunder, Philly, Wizards гэдэг 12 баг байгаа юм байна. За бусад 18 баг нь 4 тоглолтыг буюу хамгийн их тоглолтыг хуваартай
юм байна. За back to back буюу дараалсан тоглолтын хуваарийг харах юм бол 1-ээс 2 дахь болохоор тоглолт бол байхгүй маань. Дараалсан тоглолт. За 2-оос 3 дахь болохоор Brooklyn, Denver, Orlando, Phoenix гэдэг дөрвөн баг байгаа юм байна. За эдгээрээс мэдээж Kyrie нэгэнд нь амарч магадгүй. За Chris Paul бас нэгэнд нь амарч магадгүй. Тэгтээ бараг л үгүй байх гэж бодож байна. За 3-аас 4 дахь болохоор Clippers, Sacramento, Spurs гэдэг гурван баг байгаа юм байна. За Kawhi-ийн хувьд бол амархаа болчиход байгаа. За энд бол яахыг бол мэд харъя. За Sacramento-гоос бол амрах хүн байхгүй бах. Spurs-оос бол Derek White бол амардаг байсан. Харин тэгээд сая өнгөрсөн 7 хоногт week to week тоглож шиг болсон. Тэгээд магадгүй Derek White энэ дээрээс амарч магадгүй юм байна. За 4-өөс 5 дахь болохоор Golden State, Lakers, Miami, Portland гэдэг дөрвөн баг байгаа юм байна. За энэ дээрээс бол нэг амрах тоглогч бол байхгүй юм шиг байна. Магадгүй Draymond Green амарч магадгүй нэ. Steph хизээрх нүү. Steph магадгүй 5 дахь ч юм 4 дахь нэр бол нэгэнд нь тоглох байх гэж бодож байна. За 5-аас хагасанд болохоор back to back нэлээд олон баг байгаа юм байна. За Boston, Cavaliers, Dallas, Detroit, Houston, Memphis, Milwaukee, Minnesota, Pelicans, Utah гэсэн 10 баг байгаа юм байна. За мэдээж Houston-ээс бол Wall, Oladipo нэгэнд нь амарна. За өөр чинь нэг тэгж амраад байх тоглогчд байхгүй юм шиг байна. За хагасаас потенциал болохоор ямар нэгэн back to back бол байхгүй юм байна. За эх 7 хоногтын нэг одоо сонирхолтой юм болохоор би сая нөгөө нэгдүгээр хэсгээр ярьжсэн Lakers-ээс тоглож байгаа бол ашигтай байна гэд. Яагаад вэ гэхээр low volume days буюу одоо нөгөө бага тоглолттой өдрүүдэд бага тоглолттой 3 өдөрт нь Portland Lakers хоёр тоглож байгаа. Тэгэхээр эдгээр хоёр багаас тоглогч авах юм бол тоглогчтой байх юм бол танд илүү ашигтай гэсэн үг. Мэдээж high volume days дээр таны одоо сэлгээнд суух те хүн илүү гарах магадлал чинь бол буурна гэсэн үг л те. Тэгэхээр та бүхэн бас те хогноос хүн авах гэж байгаа стрим хийх гэж байгаа бол Lakers болон Portland-оос хүн авал илүү тохиомжтой ийм одоо юм байна гэж хэлмээр байна. За Dallas болохоор дандаа high volume days-тэй буюу их тоглолттой өдрүүдэд байгаа. Тэгэхээр та Dallas-аас одоо хэнийг ч үдин те Finney Smith-ийг ч юм уу, Josh Richardson-ийг ч юм уу гээд авдаг. Тэр нь болохоор ингээд тоглолтогчгүй те хүн илүү гараад ингээд сэлгэнд байвал бас үнэхээр ашиггүй те. Тэгэхээр эдгээр хуваарийг бас урьдчилаад ингээд харж агаад урднаас хүнээ авах хэрэгтэй шүү гэж одоо хэлмээр байна. За тэгээ мэдээж эх 7 хоног сайн тоглож магадгүй 5 тоглогчийг онцолдог байгаа. За эдгээрийг л мэдээж яхаа эзэмшдیں۔ 50-аас доош өвн эзэмшиж байгаа. Нилээн илүү deep league хэрэгтэй. Ер нь ихэнх лигүүдийн хог дээр байгаа тоглогчдыг олж авахыг хичээдэг байгаа. За өнөөдөр бол би 6 тоглогчийг онцлоо. 5 тоглогчийг биш. За тэгээ сүүлийнх нь бол илүү тийм урт хугацааны гой сонголтоос болж магадгүй. Гэхдээ бас нэлээд эрсдэлтэй сонголт болж магадгүй. Нэг ийм хүнийг онцлсан байгаа. За тэгээд шууд эхлэе. Хамгийн ихэндээ болохоор Los Angeles Clippers багийн хүчний давтлагч Marcus Morris-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогор яхаа эзэмшдیں۔ 21% эзэмшиж байгаа юм байна. Мэдээж 4 тоглолтыг хууртай байгаа. За Marcus Morris-ыг онцлсан шалтгаан бол мэдээж Ibaka-гийн гэмтэл байгаа. Ibaka өнгөрдөг тоглолтын дээр санагдаж байна. Юугаа илээ? Яг юуг нь сандгүй. Гэхдээ нэг гэмтэй гарцсан. Тэгээд түүнээс хойш 2 тоглолтод ч тоглоагүй байгаа. Тэгээд түүний хувьд бас бэлтгэл хийхгүй байгаа гэсэн. Тэгэхээр Ibaka бол илүү тийм плей-офф хэрэгтэй хүн учраас нилээн одоо амрааж ээж тийм үү те. Нилээн эдгэж ээж 100 эдгэж ээж оруулж ирэх учраас магадгүй энэ 7 хоног бас тоглохгүй гэж магадгүй гэдэг утгаараа Marcus Morris-ыг онцлсан байгаа. Ер нь тэгээд энэ Marcus Morris сайн тоглож байгаа. Батумаас Myoto буцаагаад авцсан. Тэгээд сайн тоглолтыг үзүүлж байгаа. Тийм учраас Marcus Morris 30-аас дээш минутыг тоглож байгаа. Тэгээд Ibaka байхгүй үед бол нэлээд value өндөртэй гэж хувьдаа бодоод түүнийг онцлсан байгаа. Түүний хувьд бол мэдээж 3 шидэлтэй оноо самбар гих зэрэг үзүүлэлтүүдийг бол үнэхээр сайн өгдөг ийм тамирчин байгаа. За хоёрд нь болохоор Marcus Morris-ийн ихэр Элегийн нөгөө баг тоглодог Markieff Morris-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогор яхаа эзэмшдیں۔ 6 хүн эзэмшиж байгаа юм байна. За мэдээж 4 тоглолтыг хууртай. Тэгээд өмнө хэлсэнчлэн Lakers-ийн эх 7 хоногийн хуваар бол дандаа low volume days дээр их тийм аятайхан хуваар байгаа. За мэдээж одоо LeBron, AD-ийн гэмтэл энэ багийн бүх тоглогч дээр одоо value-г өсгөн. Тэгээд Markieff бол үнэхээр сайн тоглож байгаа сүүлийн үед.
Тэгээд LeBron-ыг байхгүй үед одоо илүү одоо олон шидэн илүү товтлогод хүчтэй тоглолтыг үзүүлэх байх гэж удаарж байгаа. Тэгэхээр тийм учраас түүнийг бас авах бол бас нэлээд дажгүй сонголт бас болж магадгүй гэж хувьдаа бодож байна. За 3-т нь болохоор мөн Lakers-ийн Taylor Horton Tucker-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 14 он эзэмшиж байгаа юм байна. 4 тоглолтыг хоёртай. За мэдээж онцлсан шалтгаан бол гэмтэл эртэл. Дээрээс нь энэ багт одоо ер нь playmaker гэх юм уу те гол товтлогоо удирдах ер нь 2 хүн үлдлээ. Dennis Schroeder, за Taylor Horton Tucker байгаа те. За мэдээж яг Alex Caruso бол онцлон те. Caruso бол илүү sub playmaker гэж ярьдаг тийм ээ. Илүү 2 номерын playmaker хийдэг. Тийм учраас Taylor Horton Tucker сэлгэнээс бол нэлээд олон минутыг өнгөрөөнө гэж харж байгаа. Тэгээд LeBron байхгүй болцсон үед илүү одоо товтлооны их мэдлэлтэй илүү агрессив тоглоно гэж харж байгаа. Тийм учраас ийм гоё хуваартай байгаа. Дээрээс нь ингээд LeBron гэмтэж байгаа. Ягаад Taylor Horton болохгүй гэж те. За 4-т нь болохоор Golden State Warriors багийн холбогч Jordan Poole-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 33 он эзэмшиж байгаа юм байна. За 3 тоглолтыг хуваартай байгаа. За Jordan Poole-ыг онцлох шалтгаан бол мэдээж Stephen Curry-гийн гэмтэл байгаа те. Stephen Curry өнгөрдөг тоглолтын дээр ахар сүлээр их юм уу те. Tail bone гэж ярьдаг. Англиар бол үгээр унаад ер нь нэг жоо эвгүй болгоцсон байгаа. Тэгээд түүнээс хойш 2 тоглолтыг өнжлөө. Магадгүй Stephen Curry-г хэд хэдэн тоглолтыг өнжиж магадгүй гэж удаа бодож байна. Тэгэхээр ер нь Stephen Curry байсан гэсэн Jordan Poole нь үнэхээр сайн тоглож байсан. Тэгээд шидэлтийн өв бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд үнэхээр сүүлийн үед бол үнэхээр гал насцсан гэдэг шиг те. Үнэхээр гал насцсан ийм одоо байгаа. Тэгээд ягаад гал насцсан байгаа тэр нь түүнийг аваад ашиглаж болохгүй гэж. Түүний үед бол үнэхээр 3 шидэлтийг үнэхээр сайн хийж байгаа. Тэгээд оноо мэдээ сайн авна. Тэгээ ганц зэрэг ассист өгөн те. Тэгээд оноо 3 шидэл хэрэгтэй байх юм бол Jordan Poole бол үнэхээр гоё сонголт болно гэж хэлмээр байна. За 5-р байранд болохоор New York Knicks багийн хамгаалагч Alec Burks-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 24 он эзэмшиж байна. За 3 тоглолтыг хуваартай байгаа. За яагаад түүнийг онцлсан шалтгаан бол мөн л одоо гинтл өртөл байгаа. Derrick Rose-ийн хувьд бол нөгөө Португалийн асуудлаас болоод баг 7-8 тоглолт тоглосонгүй те. Тэгээд Elfrid Payton бас гинтэлтэй байгаа те. Emmanuel Quickley бас гинтэлтэй байгаа. Austin Rivers-ийн хувьд бас нэлээд гэр бүлийн асуудалтай байгаа гэдэг ч юм уу. Ер нь одоо энэ багийн гол холбогч нар бүгд л байхгүй байгаа. Гэхдээ яг эдгээрээс зарим нь ирэх бах гэж удаа бодож байна. Ялангуяа Quickley бол ирчих бах их тоглолтод. Гэхдээ энэ баг хэрвээ Rose-тэй Payton хоёр ирээгүй тохиолдолд Alec Burks-ийн value үнэхээр их өснө гэж харж байгаа. Тэгээд энэ багийн одоо гол холбогчтой гол playmaker-ийн өргийг Alec Burks бол тоглоно гэж одоо харж байгаа. Тэгээд сүүлийн үед үнэхээр сайн байгаа. Тэгээд ягаад түүнийг ашиглаад тоглож болохгүй танд бол үнэхээр сайн оноо өгнө, 3 шидэл өгнө, ассист өгнө те. Тэгээд муугүй самбраас авдаг, ганц зэр стил хийдэг те. Энэ тоглогчийг ашиглаад үзээсэй гэж одоо хэлмээр байна. За энэ удаагийн дугаар болохоор 6 тоглолчийг онцлсан гэж одоо яг өмнө ярьсан. Тэгээд энэ тоглолчийг бол нэлээд тийм high risk гэж одоо ярьдаг те. Илүү одоо риск өндөртэй ийм одоо тоглогч байгаа. Гэхдээ би л хувьдаас нэлээд найдаж байгаа гэх юм уу энэ тоглогчид. За энэ болохоор OKC багийн төвийн тоглогч Moses Brown-ыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 33 он эзэмшиж байгаа юм байна. За 3 тоглолтыг хуваартай байгаа. За Moses Brown-ыг онцлсан шалтгаан бол мэдээж энэ багийн гэмтэл эртлүүд байгаа. За яг Al Horford бол илүү одоо нэг back to back тоглолтгүй те. Ер нь нэлийг хамардаг. Тэр талаар үнэхээр хэцүү байгаа. Тэгээд хэрвээ Al Horford амарсан тохиолдолд Moses Brown-ы value үнэхээр их өснө. Өнгөрсөн энэ 7 хоногийн нэг тоглолтод нөгөө Horford амраад тэгсэн чинь мань хүн чинь 20 оноо 16 самбар 5 блок хийцэн байсан. Тэгээд энэ тоглогчийг хэрвээ олон минут ашиглах юм бол таны одоо фантазиг эргүүлэх бас нэлээд гол хөзөр байх боломжтой гэж би одоо харж байгаа. За тэгээд энэ 7 хоног 7 хоногийн хувьдсан OKC-ийн хувьд нэг back to back байсан. Тэгэхээр нэгэнд нь бол Al Horford бол амар таарна те. Тэр тоглолтод бол Moses Brown бол үнэхээр сайн тоглоно гэж харж байна. За тэгээд хэрвээ та бүхэн одоо бүтэн сайн сонсож байгаа юм бол маргааш OKC шүн тоглож байгаа. За энэ дээр болохоор Horford байхгүй байгаа. За тэгэхээр энэ тоглолтод бол би бол Moses Brown үнэхээр гоё тоглоно гэж харж байна. Статик бол үнэхээр сайн өгнө гэж харж байна. За тэгээд энэ залуугийн та бүхэн бас нэлээ мэдэхгүй бах. Тэгээд бизнес дөнгөс анхаас их л мэдсэн. Маш өндөр, маш том залуу байгаа. 7-3 өндөртэй.
авраг залуу байгаа. Тэгээд хэрвээ та самбар хэрэгтэй, блог хэрэгтэй байх юм бол түүнийг ашиглаад үзэх юм бол яг хуу өндөр рисктэй ч гэсэн танд бас нэлээд дайггүй стат өгч магадгүй гэж бодож байна. За тэгээд All Harvard солилцоонд орж магадгүй. Дээрэс нь Moose Brown-ыг ашиглахын тулд All Harvard-ыг нэлээд олон амраах байх. Солилцоонд орохгүй байсан гэсэн. Тэгээд Harvard-тай байсан гэсэн түүний хувьд бас нэг 20 минут тоглож байгаа сэлгэнээс. Тэгэхээр яг өндөр рисктэй гэсэн бас тэр өндөр рискийг дагаад амжилт нь бол нэлээ их гэж хэлмээр байна. За тэгээд түүнийг бас ашиглаад үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд энэ удаагийн дугаар энэ үргээд өндөрлөж байна. Нэг юм иймэрдүү мэдээллүүдийг бэлтгэлээ. За тэгээд та бүхэн YouTube-ээр хэрвээ сонсож байгаа юм бол subscribe дараарай. За тэгээд мэдээж хонхон дээр нь дарах юм бол шинэ видео орох тутамд notification байдлаар мэдээлэл хүрнэ. За тэгээ мөн Apple Podcast-аар сонсож байгаа юм бол рейтинг өгдөг хэсэг дээр нь 5 рейтинг өгж дэмжээрэй. Тэгжээж илүү олон хүнд хүрч илүү олон харна. Тэмчээс үүнийг бас хийгээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээд энэ удаагийн дугаар энэ үргээд өндөрлөе. За тэгээд эх 7 хоногийн дугаараараа уулзлаа дөрөвтэй. Та бүхний фэнтези 7 хоногчин амжилт хүсье. Peace out. Peace out. Peace out.